За манай халуун найз ирлээ. Тэр чиний хувьд бол одоо олон улсын том хэвлэлүүдэд Монголын тухай сурвалжлага нийлүүлдэг тийм ээ. Яг хаанаас эхэлсэн бэ? Уул уурхайн хурал дээр Reuters агентлагийн сэтгүүлчтэй танилцаад 2011 он байсан гадны хэвлэлүүд одоо Монголд сэтгүүлчтэй байх шаардлагатай тийм сэтгүүлч хайж исэн. Тэгээд Reuters Монголын тухай их хэдэн мэдээ бичиж өгч хэлж исэн. Дэлхийд бол эн чинь тэргүүлэгч мэдээллийн байгууллагын нэг шүү дээ. Дэлхийн 3 том мэдээллийн агентлагийн нэг. Дараа нь 2014 оноос France Press гэдэг одоо Reuters-ийн өрсөлдөгч мэдээллийн агентлагт мэдээ бичиж эхэлсэн. Өөр ямар хэвлэлүүд байна олон улсын? Маш олон хэвлэл байгаа. За New York Times, BBC, Al Jazeera, Deutsche Welle, Asia, Channel News Asia гэдэг юм уу те. South China Morning Post гэдэг юм уу. Nikkei Asia. Nikkei Asia-д бол би тогтмол бичдэг. Тэгээ би фрилансер сэтгүүлч аль нэг байгууллагад тариалагддаггүй. Дандаа дэлхийн том хэвлэлүүд. Яг хөө мэдээж миний ажил гоё л доо. Дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад бичдэг. Тэнгүүд бас нэг харамсалтай зүйл нь манай энэ салбарт баг 3 хүн байгаа. Монголоос олон улсын хэвлэлд мэдээ нийлүүлдэг 3 хүн. Тийм 3 хүн ба. Тэрний нэг нь би. Оо ямар цөөх юм бэ те. Тийм ийм учраас одоо манай Монголын тухай гарч байгаа энэ мэдээллүүд дандаа нэг юм гадны хүмүүсийн өнцгөөс харж бичсэн тийм нийтлүүд их байдаг нь айгүй харамсалтай байдаг. Малгүй болоод хотод ороод ирсэн малчтын тухай ч юм уу. Зөвхөн агарын бохирдлын тухай ч юм уу. Эсвэл бүргэдчид ч юм уу цаатангууд ч юм уу. Тиймэрхүү сэдвэр ингээл бичээл яваад өгдөг. Гэтэл манай Монгол улсад тийм ээ тэрнээс өөр маш олон зүйл болж байгаа. Олон улсын хэвлэлүүд нэг контентыг ер нь яаж үнэлдэм бол? Герман, Франц, Англи ч гэдэг юм уу те Америк. За энэ Японы хэвлэлүүд бол бас ханшин нэг. За тэр нь болохоор нэг үгийг 50 центээр үнэлнэ. 800 хүнтэй нийтлэл бичих юм бол одоо $400. Бас за манай нэг нийтлэл $300 гэсэн тийм ч хэвлэлүүд байна. Уг нь энэ салбарт орж ирвэл үнэлгээ арай өндөр. Заавч өглөө 9 цагт нэг офс дээр очиод ажиллах шаардлагагүй. Би бол гэрээсээ ажилладаг. Зөвхөн нэг байгууллагатай ингээ хариалагдаад явахгүй. Дэлхийн олон газартай холбогдоод ингээ. Олон газартай зэрэг ажилладаг. Тий. Олон нийтлүүд гаргуулж чадах юм бол тэгэл бурзаах нь шүү дээ. Тий, олон нийтлүүд гаргаж чадвал бурцаан тийм. Үнэ. Түрүү хэлж штэ 3 хүн мэдээ нийлүүлж байгаа гэж тий. Яагаад энэ ийм цөөхөн байгаа юм? Английн ч юм уу тийм ээ Америкийн хэвлэлүүд маш тийм давмгайлж байсан. Тэрийг сөрөөд тийм ээ Al Jazeera гарч ирж байгаа байхгүй юу? Ойрт орндынхны эрх ашигыг дэлхийн нийтэд таниулахын тулд одоо миний ажилладаг Nikkei Asia ч гэсэн ялгаагүй олон улсын төвшөнд тэр Япончуудын дуу хоолойг гаргах гэдэг юм уу? Одоо хятадууд англи хэл дээрх мэдээлэл одоо энэ контентууд дээр маш их хөрөнгө хайж байна. Манай Монгол улс ч гэсэн тэгэх хэрэгтэй гэж санагддаг. Одоо яг чам шиг фриланс сэтгүүлч нар гарч ирээсэ гэж хүсдэг үү? Хүсдэг. Тим хүмүүс одоо гарч ирээсэ гэд би одоо ийм сургалт хийгээд явж байгаа. Ямар сургалт? Энийг ярьж болох юм уу? За ярьж штэ. Бас хүмүүст хэрэгтэй үнэн тий. Яаж англи хэл дээр нийтлэл бичих вэ гэдэг ийм сургалт 2 удаа явуулсан. Тэгээ одоо 3 дахь удаас дахиад явуулах чинь улиралд 1 удаа явуулах гэж байгаа. Өөрийнхөө ажлыг англи хэлтэй үүсгэх юм бол хэлээ сайжруулна, орлогоо нэмнэ. Яалтчгүй хэлээ сайжруулна. Одоо барууныхантай ажиллах туршлага суун. Дээр нь бас одоо нэмэлт орлого олох боломжтой л гидаа. Заав сэтгүүлч байх албагүй ч гэсэн бичих сонирхолтой хүмүүст боломж байна л гэдэг шүү дээ тий. Гадны хэвлэлүүдийн бас нэг сонирхолтой зүйл нь заавалжгүй сэтгүүлч байх шаардлага ердөөсөө тавьдаггүй. Тэр мэдээллийг олж чадчихлээвэл хин ч хамаагүй бичиж болно. Ерөнхийдөө энэ гадны хэвлэлд ажиллаж байгаа хүмүүсийг харахаар хинх нь одоо философи ч юм уу тийм ээ улс төр ч юм уу эдийн засагч. Тэр талаар сурсан хүмүүс байдаг. Гадныхантай Монголд ирээд ингээд чамтай уулзч ирж хахад чи айгүй Монгол төрхтэй ингэж хэлж ирсэн аа. Намайг гэхдээ нэг төвд юм уу эсвэл Inuit гэдэг нэг Антарктидад амьдардаг хүмүүстэй айгүй адилхан юм байна л. Чи болохоор ингээд нэг яг дээр үе нэг Монгол эмэгтэйчүүдийн нэг одоо Монгол кинонууд дээр их дүрслэгээд харуулад байдаг шүү дээ. Ерхий нэг царайны дүр. Тэгж харагдаад байдаг шүү дээ. За тэр тухай мэдэхгүй байна. За баярлалаа. Баярлалаа.